Тэгэхээр бид бүхний сайн мэдэх What's Love. All the way up. Nothing can stop me, I'm all the way up. Lean back. I don't give a fuck about your faults or mishaps. Үүнээс гадна дэлхийн хэмжээний маш олон хит дуутай хип-хопын амьд томог Fat Joy гэж яг юм бэ. Joseph Antonio 1970 оны 8 сарын 19-нд төрсэн aka Fat Joy. Түүний дош болоод төрсэн газар нь Нью-Йоркийн Бронксоос гаралтай Puerto Rico болон Куб цустай ийм хүн байгаа. Бронксын Forest Project гэдэг нэлээн ядуу гэмт хэргийн төвшин өндөр хороолт өссөн. Өөрөө ч хожим энэ тухайга би жинхэнэ гудамжинд өссөн хүүхэд байсан гэж бол маш олон удаа ярьдаг. Багада өөрийнхөө жингээсээ болж маш их хүүхдүүдэд дээрлэхүүлж ялгуурлан гадуурхулдаг байсан. Ерөөсөө багасаа л фэт байсан. Үеийнхнийх нь ялгуурлан гадуурхах байдал нь түүнд өөрийгөө хамгаалах дархлаа суулгасан гэж хэлж болно. Тэрнээс болоод жижиг сажиг мөргөлдөөн гудамжны зодон руу мань хүн орж эхэлсэн байна л да. Өсвөр насныхын тухайд ярих юм бол гэмт бүлгүүдтэй маш их холбоотой байсан. За тэгээд бас хар тамхи дамлан наймилдаг байсан байна. Яг энэ үедээ цаадны ч хувьд гудамжинд хിവэрэ үлдэхүү аль эсвэл хип-хоп рэп хийх үү. Энэ хоёроо сонголтын дунд туйлширч чаваад эцэст нь бол хип-хопыг сонгосон гэдэг. За ингээд 1992 он буюу 22 настайд анх хип-хоп руу хөл тавьсан. Яг нэг жилийн турш өөрийнхөө хамгийн анхны студийн цомог дээр ажиллаж 1993 онд Represent хэмээх хамгийн анхны студийн цомгоо гаргаж ирсэн. Ихэнх дуунууд нь hardcore, East Coast хэм маягтай, гудамжны үг хэллэгтэй. За тэр үеийн Nas, Mobb Deep, Big L style гэж бол ойлгож болно. Альбом дотор Flow Joy, Watch the Sound зэрэг дуунууд нь Billboard-ийн rap chart-д орж ирж Fat Joy-г маш олон сонсогчдод уулзуулсан. Represent хэмээх альбомоос олж Bronx-ийн хамгийн хүчтэй Latin MC хэмээх хожтой болсон тухай үед бүр 1993-аас 1996 оны хооронд бол мань хүн хип-хоптоо үнэхээр байр суурийг эзэлж исэн. Represent цомог амжилттай болсны дараа East Coast-ийн underground зоонд маш хүчтэй байр суурийг эзэлдэг болсон. Улмаар бол 1995 онд өөрийнхөө хоёр дахь альбом буюу Jealous Ones Envy хэмээх альбомоо гаргаад тэр цомог нь Billboard-ийн топ 20 рэп альбомд орсон байдаг. Энэ цомог бол ердөөсөө ч радиод зориулагдаагүй дуунуудтай. Bronx-ийн гудамжинд юу болж байгааг хүмүүс яг үнэндээ сонсох эрхтэй гэж би бодсон. Би одоо ч гудамжинд байна. Зүгээр нэг хип-хоп рэп бичээд сууж байгаа гэсэн үг биш шүү дээ. Энэ цомог дээр байгаа бүх дуу бол миний амьдралын бодит үнэндээ суурилсан. 1993-аас 1995 оны үед Бронкс үнэхээр хатуу байлаа. Хүмүүс мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй байсан. Би тэр бүхнийг нь багаасаа өөрийн нүдээр харж өссөн. Хүмүүс намайг рэпер болоод гудамжнаас явсан гэж боддог. Үнэндээ үгүй шүү дээ. Би өдрийн студид шөнө нь гудамжиндаа байж л байсан. Гагцхүү энэ л цаг үед би Бронксын хамгийн сайн underground рэпер өөрийн хамгийн сайн найз Big Pun-тай танилцсан юм да. Бүлэг. Студийн 2 дахь цомгийнхаа араас Fat Joy ганцаараа биш одоо харин бага бүрдүүлэх цаг болсон гэдгийг ойлгосон юм. 1998 онд Bronx-ийн өөрийн хамгийн сайн найз Big Pun болон бусад өөрийн homeboy рэперүүдтэй хамтран Terror Squad хэмээх айц төрүүлэм нэртэй хип-хоп группийг хамгийн анх удаа байгуулсан юм. Энэ бол зүгээр нэг групп биш. Гудамжнаас тайз руу хамтдаа гарч бүх хорооллынхоо нэрийг дэлхийд сонсгох гэж бий болсон хөдөлгөөн байлаа. Бид Бронксын гудамжнаас л гарч ирсэн. Өдөр бүр зодон, дээрлэхэлтийн дунд өссөн. Big Pun, Cuban Link, Prospect нартай хамт байхад ч өдөр бүр гудамжинд айдас, дээрлэхэл, өөрийгөө батлах сорилтууд тулгардаг байсан. Бид зөвхөн рэпер нэт гарах гэж оролдож байсан юм бишээ. Тэр сорилтыг давж survival хийхин тулд хамтдаа тэмцдэг байлаа. Тэр бүх жижиг момент биднийг Terror Squad болгож Бронксын хамгийн хүчтэй crew болгоход түлхэж болсон юм да. Эхлэл ба анхны амжилт. 1991 онд Terror Squad хамгийн анхны альбом буюу The Album нэртэй цомгоо гаргасан. Үүнээс цааш бүгд уран бүтээлдээ идэвхтэй байж 2000-аас 2001 оны хооронд өөрийн соло цомог болох Jealous Ones Still Envy альбомоо гаргаж тэр дундаас What's Love хэмээх дуу нь дэлхийд даяар хит болсон. Улмаар Terror Squad-ийн хамт Fat Joy нэр Америкийн нэгдсэн улсад цуурайтаж дэлхийд дахинд хүрдэг болов. За залуусаа New Saki-га нэг сайхан дагаарай. Хуучин энэ промо кодоор бүртгүүлдэг байсан үе саяхан юм шиг санагдаж байна. За тэр ч яг уу эргээд бичлэгтээ орцгоё. Хагцал
2000 онд Terror Squad-ийн хамгийн чухал гишүүдийн нэг Big Pun зүрхний өвчнөөс болж 28 настайдаа Bronx нас урсан. Тэр үед түүний биеийн зүрхний асуудлууд урьдана мэдэгдээгүй байсан эрүүл мэндийн эрсдлүүд бүгд нийлээд гэнэт хүндэрч нас барсан. Fat Joy болон Terror Squad-д энэ өдөр үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн Bronx Vibe болон Rap Culture-д том цохилт болсон өдөр байсан юм а. 2000 оны 2 сарын 7 Bronx-ийн гудамжинд нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Big Pun, миний найз, brother, Lyrical Genius бидэнтэй дахиж байхгүй болсон. Би тэр өдөр үнэндээ юу мэдэрснээ хэлэхэд бодоход хүртэл зүрх минь хагарах шиг болж байна. Би, Bronx, Terror Squad бүгд ганцаарцсан мэт байлаа. Big Pun миний найз зөвхөн рэпер биш, миний inspiration, Bronx-ийн vibe-ийн амьд символ байлаа. Тэр өдөр бидэнд нэг л зүйл ойлгогдсон. Гудамжны амьдрал, хүндлэл, рэп бүгд ямар үн цэнтэйг бид ойлгосон. Big Pun-ы legacy бол зөвхөн миний биш, Bronx-ийнч биш. Дэлхий дахины рэп сонсогчдийнх. Beef 2003-аас 2005 оны хооронд Америкийн хип-хопод нэгэн том beef гарч байсан нь Fat Joy-ийн эсрэг 50 Cent нарын beef байлаа. 2003 онд Bronx-ийн өвчи Fat Joy, G-Unit-ийн 50 Cent нар нүр тулв. Хоёуланг нь гудамжны хүндлэл хамгийн их зовоож байлаа. Энэ beef яг яагаад болсон учир шалтгаан гэх юм бол 50 Cent өөрийн G-Unit-тагаа East Coast дээр хүч түрэмгийлж Bronx болон түүний өвжи рэперүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэж оролдож байлаа. Тухайн үед 50 Cent Fat Joy-тай харьцуулахад би гудамжинд бит хоёрын хинэн дээгүүр үнэлэгдэх вэ гэдэг асуудлын талаар л ярьж байна. Энэ beef нь гудамжинд хинэн илүү байр суурьтай вэ, хинэн илүү нэр хүндтэй вэ гэдэг асуудал дээр л тогтож байлаа. Тухайн үед рэперүүд бие рүүгээ хит хитэн мөрөөр болоо дийс шидэлтсэн байдаг. Энэ beef-ийн цар хүрээ нь 2 жилийн турш зөвхөн уран бүтээлийн төвшөнд явагдсан, ямар нэгэн физикал зодон ч юм уу буудлах огт болоогүй. 2005 оноос хойш Fat Joy-ын гаргасан бараг л бүхий л уран бүтээл нь дэлхий дахина хит болж, түүний Terror Squad болон өөрийнх нь хувь хүний амжилтын карьер Америкийн нэгдсэн улсад бол цуурайтаж байлаа. Fat Joy-ийн хувьд энэ үед зөвхөн хип-хопод анхаарал байсангүй. Өөрийн уугуул нутаг болох Bronx болон New Yorkд клуб болон рестораны бизнес руу орж, рэп гудамжны зах зээл рүүгээ хөрөнгө оруулалт хийх болсон. Bronx-ийн олон нийтийн нийгэмлэгийг өөрийн хүслээр байгуулж, залуу үеэ дэмжиж рэп сургалт болон ивентүүдийг тогтмол хийдэг байлаа. Яг энэ үед Fat Joy зөвхөн рэпер биш, Bronx-ийн ментор болсон байлаа. Би зөвхөн өөртөө рэп хийдэггүй, Bronx-ийн залуусыг дэмжих ёстой гэдгийг үргэлж дотроо мэдэрдэг байлаа. Студийг нь нээж өгөөд залуу хүүхүүдэд фристайл хийх боломжийг нь олгодог байсан. Олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй очиж Bronx Vibe, Rap Culture-ыг тайлбарлаж өвжи стайл менторшип үзүүлдэг байлаа. Миний зорилго бол зөвхөн хит дуу гаргах биш. Залуу үеэ дэмжиж рэпер өөрсдөө илэрхийлэх арга замыг нь нээж өгөх нь миний үүрэг байлаа. Bronx-ийн өвжи 2006 онд Bronx-ийн өвжи Fat Joy дахин дэлхийд танигдж эхэлвэ. Make It Rain хэмээх дуу клуб, радио, Billboard-д тоглогдож олон фэнүүдийн анхаарлыг ахин нэг удаа татаж байлаа. Terror Squad болон Bronx-ийн vibe-ыг хамгаалах нь үргэлжилж, залуу үе рүүгээ менторшип үзүүлж, freestyle, студийн хичээлд нь тусалдаг байлаа. 2008-аас 2010 оны үед DJ Khaled, Remy Ma, Terror Squad-ийн гишүүдтэй хамтран хит хитэн хит дуу гаргаж, өвжи статус болон гудамжны хүндлэлээ баттгсан. 2011-ээс 2012 онд клуб, студио, олон нийтийн оролцоогоор Bronx-ийн vibe-ыг амьд байлгаж, Rap Culture-ийн албан ёсны илч төлөөлөгч хэвээрээ байлаа. Энэ бүх зүйл нь зөвхөн хит дуу бус Bronx Culture, Street Respect, Mentorship, Business, Legacy-г нэгтгсэн үнэхээр л түүний хамгийн хүчрхэг цаг үе байсан юм а. Би зөвхөн рэп хийдэг хүн биш. Миний зорилго залуу үе рүү чиглэсэн vibe, mentorship-ийг үзүүлэх, Big Pun-ы legacy-г үргэлжлүүлэх нь зөвхөн street respect биш. Зүрх сэтгэл тууштай байдал гэсэн үнэт зүйлийг надад ойлгуулсан. Студид freestyle хийж дуу бичих бүртээ би зөвхөн хит гаргахгүй. Залуу үе рүүгээ чиглэсэн урам зориг өгөхийг хичээдэг. Би зөвхөн хөгжмийн хүн биш. Фэнүүд, залуу рэперүүдэд урам зориг өгөх, жинхэнэ өвжи гэж юу вэ гэдгийг харуулах ёстой хүн.
1992 оноос хойш Fat Joy зөвхөн рэп хийдэг хүн байгаагүй. Bronx Vibe, гудамжны хүндлэл, mentorship, freestyle, студ зэрэг бүгдийг нэгтгэж залуу үе рүүгээ чиглэсэн жинхэнэ OG рэпер байсан юм. 2016 онд Remy Ma болон French Montana-тай гаргасан All the Way Up-ын дэлхийд даяар хит болж Grammy шагналын эзэн болсон Fat Joy-г ямар хэмжээний OG рэпер вэ гэдгийг нь харуулах мэт. Түүний нэр хүнд өнөөдөр ч Bronx болон дэлхийн хип-хоп салбарт хүчрэхэг хэвээрээ байна. Fat Joy зөвхөн рэпер биш, OG ментор, Bronx-ийн амьд дүр хэвээрээ. Залуу үеэ үргэлж дэмжиж тэдэнд урам зориг өгсөн Fat Joy бол жинхэнэ OG юм а.